Сайн байцгаана уу? Soullight 8. За өнөөдөр юуны талаар ярих вэ гэхээр итгэл үнэмшлийн талаар ярих гэж бодлоо. За та хизээ нэгэн цагт өөрөөсөө ингэж асууж ийсэн үү? Би юунд итгэдэг вэ? Яагаад тэгж итгэдэг юм болоо? Тэгээ ихэнх хүмүүсийн амьдрал нь автоматар ингэж програмчлсан тэр итгэл үнэмшлийн дунд байдаг. Өөрсдийн биш бусдаас өвлөж авсан итгэл үнэмшлэр амьдардаг. Энэ биднийг одоо хайрлах арга, ажиллах арга барил, тэгээ бусдад хандах байдал, хамгийн гол нь өөртөө хэрхэн хандахыг бас тодорхойлдог. За, итгэл үнэмшил гэж яг юу юм бэ? Итгэл гэдэг бол зүгээр л бид үнэн гэж хүлээн зөвшөөрсөн бодол юм. Хангалттай олон давтагдвал эдгээр бодлууд бидний дотор дүрэн болж хувирдаг. За, бодит жишээ ярих юм бол ээж аав танд мөнгө модноос ургадгүй гэж байнга хэлдэг байсан гэж бодъё. Тэгэх юм бол таны хувьд санхүүгийн элбэг байдал бол маш хэцүү зүйл гэсэн итгэл үнэмшил суусан байх болно. За, итгэл үнэмшил яг хаанаас суудаг вэ гэхээр гэр бүлээс үүсэж болно, улс төрөөс үүсэж болно, хэвлэл мэдээллээс үүсэж болно, шашнаас ирж болно, мөн сургуулийн орчноос ирж болно. За, багш нараасаа итгэл үнэмшил авч болно. Энэ итгэл үнэмшлийг үүсгэгч бол маш олон байгаа. Тэгээд танд байгаа тэр итгэл үнэмшил үнэхээр яг үнэн үү? Танд зүгээр програмчлаад суулгацсан уу? Эсвэл та өөрөө ингэж бодож эргэцүүлж за ийм итгэл үнэмшил байна. Энэнд би итгэх үү? Миний одоо шүүлтүрийн систем энэнтэй нийцэж гин үү гэж та эргэж хараагүй. Нөгөө талаасаа тийм харах чадваргүй байх үедээ суудсан байх магадлал өндөр. Их хөвчлэн хүүхэд байхад итгэл үнэмшил болгоныг бид нэр ямар шүүлтүүргүйгээр эцэг эхээсээ сургуулаасаа орчноосоо авч байгаа байхгүй. Тэрнийг ямар нэгэн байдлаар шүүх тийм насанд хүрээгүй байгаа жоохон байх үедээ өөртөө суулгаад авсан байгаа гэсэн үг. За, тэгэхээр яг одоо та хэрвээ том хүн болсон бол эргэж хараад эргэцүүлэх боломжтой гэсэн үг байгаа байхгүй юу? За, тэгээд ихэнх итгэл үнэмшил хүмүүсийн айдас дээр суурлаад удирдах зорилготой байдаг. За, хэдүүлээ жишээ ярий. Жишээ нь гэр бүлээс авсан итгэл үнэмшил юу байж болох вэ? За, та ингэж сонсч ирсэн нь томчуудад үргэлж дуулууртай байх ёстой гэдэг тийм итгэл үнэмшил. Битгий өөдөөс үг дуугар, чи том хүний өөдөөс үг хэлэх хэрэггүй, битгий тайлбар тавиад бай гэдэг тийм зүйлийг жоохон бахта хэрэг сонсч ирсэн бэ. За, миний хувьд бол би бараг л амаа нэг болгондоо сонсдог байсан. Тэгэхээр энэ үзэл бодол танд яг юу суулгаж байгаа вэ гэхээр өөрийн үзэл бодлоо илэрхийлэхээс айдаг. Том хүмүүсээс айдаг. Өөрөөсөө ирэх мэдл илүү хүмүүсээс айдаг. За, дотоод дуу хоолойгоо бас дарах, тэгээд зүүн совингоо сонсгоо болсон байдаг үүнээс үүдэлтэйгээр. За, хоёрдугаарт нь өөр юу гэж болох вэ гэхээр хайрыг хүртэхийн тулд сайн байх ёстой гэдэг итгэл үнэмшил. Та зөвхөн сайн дүн авсан үедээ л магтаал авдаг байсан бол хайрыг хүртэхийн тулд байнга амжилт гаргах ёстой гэдэг итгэл үнэмшил танд бүр ягштал суусан байна. Тэгэхээр үүнээс үүдээд таны амьдралд ямар сөрөг нөлөө гарч болох вэ гэхээр өөрийн үн цэнийг гүйтгэл дээр үндэстдэг, тэгээд хүмүүс таалагдах гэж хичээдэг, төгс байдлыг хөөдөг, тийм одоо ерөөсөө огт өөрийгөө хайрлаж мэдгүй, тэгээд бусад хүмүүсээс хайр хүртэхийн тулд хичээдэг тийм нөхцөл байдалд орсон байдаг. Тэгэхээр энэ бол гэр бүлээс ирсэн итгэл үнэмшил байх магадлал маш өндөр ахны. За, тэгээ нэг зүйлийг хэлмээр санагдлаа. Яагаад тэгэхээр энэ бүхнээрээ би ээж аав нарыгаа ерөөсө буруутгах гээгүй. Тэд маань ч гэсэн өөрсдөө тийм итгэл үнэмшлэр өссөн. Тэдний ээж аав ч гэсэн тэднийг тийм итгэл үнэмшил суулгаж өсгсөн. Тэгээд өнөөдрийг хүртэл тэр хүмүүсийн хувьд энэ л зөв гэдэг тий ингэж л би хүүхдүүдэд өсгөх ёстой, ингэж л бид нар байх ёстой гэдэг суучсан бас л програм учраас тэр хүмүүс түүнийгээ одоо инстинктийнхаа дагуу өвлүүлээл явж байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нар ээж аавыгаа огт буруутгах хэрэггүй. Харин одоо та сэрснээрээ үүнийг сонсноороо юуг өөрчилж чадах вэ? Бид нар энэ хуучин арга барилыг итгэл үнэмшлийг дахин эргэж хараад өөрсдөө шинэ айдсан дээр суурлаагүй хайр дээр суурилсан итгэл үнэмшлийг хүүхдүүддээ өвлүүлж чадах юм бол
Үүнийг л үед амьдсан шарах гинжин холбооноос гарах гэж хэлээд байгаа юм билээ л дээ. Тэгэхээр яг энийг ингээд танд ингээд сонсох үед тийм юм биш дээ гэдэг тэр мэдрэмжийг л би өхийн тулд одоо үнийг ингээд ярьж өгч байгаа гэсэн. Надад яг ийм мэдрэмжийг миний уншиж исэн ном, миний үзэж исэн подкаст, хүмүүсийн яриа өгсөн. Тэгээд гэдэг тэр моментыг өгөх нь жижигэн одоо сэргэлтийн процесс юм билээ. Яг ийм ухаарл орж ирэх бүр үнэхээр сүнсээрээ, биеэрээ, зүрхээрээ мэдрэх яг тэр ухаарлын мөч бол сүнс сэржаагийн одоо илрэл юм билээ л дээ. Үүнээс цаашаагаа дахиад нэг жишээ ярмаар санагдлаа. Энэ нь шашнаас ирдэг гэдэг үнэмшил. Хэрвээ би муу охин байх юм бол тамд явна гэдэг. Одоо аль шашин гэдэг нь ямар ч хамаагүй бүх шашинд байдаг тэр там гэдэг ойлголт байдаг штэ. Хэрвээ та буруу юм их юм бол тамд явна. Нөгөө ертөнцид очихороо шийтгүүлнэ гэдэг тэр тэл үнэмшил. За гэтэл би сэрснээсээ хойш маш олон ном уншсан, өөрийнхөө зөв гэж итгэж ирсэн бүхнээ үнэхээр тийм гэж үү гэж одоо асууж эхэлсэн байхгүй юу? Эргүүлээд тэгээд миний олж мэдснээр эдгээр нь зүгээр л програмчлагдсан итгэл үнэмшлийн систем байсан. Үнэндээ там гэж байдгүй. Үүнийг бүр яг таг байдаг гэж батлах боломжтой гэж үү? Ийм асуулт надад байсан байхгүй юу? Тэгээд хамгийн ойрын их үүсвэр бол үхэлтэй нур тулсан хүмүүсийн туршлагыг судлах нэгдүгээрт. Хоёрдугаарт ховсын имчилгээ гэж байдаг. Хүн ухамсар, далд ухамсар гэж байдаг штэ. Тэнгүүд ховсын имчилгээний үеэр хүн талд ухамсартайгаа холбогдох боломжтой байдаг юм байна л та. Энэ бол ингээ бүр батлагдсан маш олон ховсын имчилгээгээр хүмүүсийг одоо янз бүрийн дадлаасан салгах тийм сэтгэл зүйн имчилгээ хийдэг тийм эмчнэр зөндөө байдаг. За тэгээд ховсын имчилгээний үеэр хүн далд ухамсартайгаа холбогдоод тэр сүнслэг ертөнцийг мартуулдаг хаалтаа даваа гарчдаг гэсэн үг. Тэгэхээр тэнд юу болдог вэ? Өмнөх амьдралууд нь би ямар амьдралуудыг өмнө нь туулсан бэ гэдгийг харж чаддаг гэсэн үг. Тэгэнгүүт түүнээс маш их мэдээлэл авах боломжтой болж байгаа байхгүй юу? Тэгээд үүний талаар бичсэн олон ном байдаг юм билэ. За тэгээд үүнээс уншаад маш олон зөвхөн нэг их хүсвэрээс биш, маш олон номноос, маш олон хүмүүсийн бичсэн одоо түүхээс уншихад бүгд ижилхэн юм ярьж байгаа байхгүй юу? Яагаад хэрвээ тэр хүмүүс энэ зүгээр л тэр хүмүүсийн зохиол хийсвэртэй зүйл байсан бол яаж ингэж таарж байгаа юм бэ? Яаж ингэж ижилхэн санааг биднэрт өгж байгаа юм бэ те? Тэгж бодох юм бол үүнд итгэх одоо үндэслэл байгаа. За тэгээд миний олж мэдсэн хамгийн гоё зүйл намайг хамгийн гоё юм тайтгарал, тайвширлыг надад авчирсан тэр зүйл юу байсан бэ гэхээр таныг өгсөний дараа хинч таныг шүүхгүй. Тэнд ямар ч таам гэдэг зүйл байхгүй. Хинч таныг гал даваачиж хийхгүй. Хинч таныг шийдэхгүй. Харин эсрэгээрээ та өөрийгөө шүүдэг байгаа байхгүй юу? Нөгөө ертөнцид очсныхаа дараа та өөрөө өөрийнхөө өнгөрүүлсэн амьдралыг одоо яг кино үзэж байгаа юм шиг секундны дотор хардаг. Тэгээд бүх юмаа ингээд хараад тэгтээ та харахтаа яаж хардаг вэ гэхээр таны одоо мэдрэмж бүр хүний биед байхад мэдэрж байгаа мэдрэмжээс хэдэн мянга дахин илүү байх учраас та зөвхөн өөрийнхөө өнцгөөс хараад зогсохгүй нөгөө хүмүүстэй ямар мэдрэмж төрүүлж исэн бэ гэдэг өнцгөөс бүгднгийн зэрэг өөрийнхөө амьдралыг ингэж дахиж эргүүлж ревив одоо дүгнэлт хийж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр үед та өөрийгөө л шүүн. Би энэ үед ийм алдаа гаргасан юм байна. Гэхдээ тэр алдаа нь ийм учраас надад бас тохиолдсон юм байна. Тэгэхээр та өөрийгөө шүүхтэй өөрийгөө ч хайрлна, бусад хүмүүсийг ч бас хайрлна. Тэгээд эцэст нь та юу гэж шийдвэх вэ гэхээр би уг нь энэ амьдралдаа ийм одоо төвчээрийг хүнд сайхан сэтгэлтэй байхыг сурахаар очсон боловч би хараахан энийг олж хараад суралцаж чадаагүй юм байна. За тэгвэл одоо яах вэ? Би дахиж төрё. Дахиад би энэ хүмүүстэйгээ ийм гэр бүл болоод хүүхэд нь олоод эсэргээрээ одоо найз нь олоод хайртай хүн нь олоод төрё. Тэгээд энэ одоо сурах гэсэн сургалтаа дахиж авахыг одоо хичээе гэдэг дүгнэлтийг шийдвэрийг тэгээд сурлагыг та өөрөө хийдэг. Тэгэхээр
тэнд там гэж байхгүй. За, эсвэргээрээ юунд итгэн тэр итгэл үнэмшилтэй гацах боломжтой. Жишээ нь та өөрийгөө би муу хүн байсан, би бол ёстой нэрээ айгүй муу хүн байчлаа, би ёстой ээж аавыгаа өлегтэй харж чадсангүй, би ингээд гэр бүлийнхнийгаа гомдоочлоо, за би тэгэхэд худлаа хийлцэн, за би тэгээд хулгай хийцэн, за би ёстой муу хүн юм байна гэж та өөрийгөө дүгнэх юм бол та тэр яг энэ амьдарч байгаа яг энэ цаг мөчтөө өөрийгөө бодлороо за би бол муу хүн юм байна гэдгийг байнга өөртөө итгүүлээд батлаад ах юм бол та яг тэр энерги дуудаалгаа. Ягаам нөгөө энергийн хувь штэ. Энэ энергийн хувь чинь хамгийн чухал хувь байгаа байхгүй юу? Та ингээд өөрийгөө би муу хүн гэж л өөртөө итгүүлээд байнга бодоод ах юм бол та тийм хүн байгаа л гэсэн үг. Угаасаа та тэр энерги өөрөө татаад байгаа учраас. Тэгэхээр би муу хүн гэж бодож амьдрах амьдрал ямар амьдрал вэ? Тэр бол ёстой жинхэнэ та өөрийгөө тамд амьдруулж байгаа амьдрал байгаа байхгүй юу? Тэгэхээр там гэдэг зүйл чинь хүсний дараа байдаг зүйл биш юм байна. Та өөрийгөө тамд амьдруулах боломжтой юм байна. Сэтгэл зүйн хувьд. Тэгээд түүнийг дагаад таны амьдрал ч гэсэндээ юусоо аз жаргалтай биш байна л гэсэн үг. Тэгэхээр юу хэлхийг хүссэн бэ гэхээр таны оюун ухаан таны төсөөлжж байгаагүй тийм хүчтэй шүү. Энерги ижил татамжтай энерги татдаг шүү гэдэг зүйлийг энэ дээр бас онцолж хэлмээр байгаа. За, энэ бол ингээд шашинтай холбоотой жишээ байлаа. За, сүнслэг утгаараа энэ итгэл үнэмшил яг яагаад маш чухал байгаа юм бэ гэхээр бид итгэлээ асууж эхэлмэгцээ сэрж эхэлдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр хамгийн сүүлд нь та хэдэд хэлмээр байгаа санаа бол таны итгэл үнэмшил бол үнэхээр хүчтэй. Гэхдээ та тэрхүү итгэлээсээ ч илүү хүчтэй байхгүй юу. Тэгэхээр та түүхээ өөрчилж чадна. Хэрвээ та үнийг анзаараад, эргэж хараад эн чи юу лээ? Нэр юу лээ гэд question хийж эхлэх юм бол та түүнийг өөрчилж чадна. Та өөрийнхөө итгэл үнэмшлээс илүү хүчтэй. За тэгээд энийг олохын тулд та өөрөө бодлоггүйгээр өвлөж авсан ямар нэгэн итгэл үнэмшил юу байна вэ гэдгээ бичээд үзээрэй. Тэгээд энэ танд одоо ч гэсэн хэрэгтэй итгэл үнэмшил мөн үү? Эсвэл би энийг ингэ суллаж явуулах болсон уу гэдгийг бас асуугаад үзээрэй. За тэгээд хэрвээ танд ямар нэгэн асуулт байх юм бол үлдээгээрээ чадхаараа хариулах болно. Тэгээ бид сэтгэлд сүнсэндээ илүү гүн шумбахыг хүсэж байх юм бол одоо манай сувгийг subscribe хийгээрэй, лайк дараарай, share хийгээрэй. Өнөөдөр хамт байсанд баярлалаа. Үнэхээр та ганцаараа биш шүү. Хажууд ч юм байгаа шүү. Маш их хайртай шүү гэж хэлмээр байна.